За. Минээс тавшраа. Одоо яа. Чи ингээд хямраад уйлаад өдөр болго ингээ хэцүү байгаад бол гизэнт хүүхэд ч юм. Харин ч хүүхдийг нь сайн хүн болгож өсгөж өдөлөх хэрэгтэй байхгүй ойлгосноо миний найз. Найз нь сайн найзынхаа хүүхдийг газарт болохгүй шүү дээ. Баярлалаа. Өө сайн байна юу? Орчиж чадхлаа. Болно. Сайн байна. Сайн байна. Энэ юу нөгөө хоёга гэдэг айлг нь үү? Тийм байна. Юу би банкнаас явж ийн л та. Танахны ипотекийн зээлээр 30 жилийн хугацаатай байр авсан юм байна шүү дээ, тий? Тэгэд эхний 2 жилийнхаа төлөлтийг их сайн хийсэн юм байна. Тэгээд сүүлийн 6 сарын төлөлтөөс огт хийгээг байх юм. Тий. Дээрэс нөгөө нэг танах руу бас их мэдэгдэх хуудас танаа дугаарууд руу залгаад танах руу утсан авахгүй байгаа юм байна. Тэгээд мэйл рүү чи мэдэгдлээ бас ерөөс хариу ирээгүй юм. Тэгээд манай банкны зүгээс танаа энэ байрыг хурааж авах шийдвэр гарсан юм. Та энэ өмнөх гэрээтэйгээ танилцчих. Миний дүү. Гэж надад энэ баригч авчих юм бол энэ зүтгэх цааш явах юм бэ. Ер нь бол миний асуудал биш. Та яг нөгөө гэрээнийхээ дагуу явж байгаа л та. Та нөхөртөөгөө сайн ярилцаад ер нь цаг тугаад нь төлөлтөө хийх ёстой байсан л та. Манай хүн гүрцээ ба. Монгол хүн биш ч явах их чиг ойлгочлоо төхөө. Ихтэй нэг дараа цагаас өгнө миний дуугүй чи. Чи. Тань шиг ийм асуудалтай хүмүүс зөндөө байна. Би өдөр болгон ийм хүмүүстэй таарч байна. Энэ бол таны л асуудал ойлгож байна уу? Бидний танд хүнд байгааг бид нэр ойлгож байна. Гэхдээ та нөгөө төрхэд байраа суулж өгнө шүү. Та хэлээд өгөрөө баярлалаа. Миний дүү. Амьдрал сайхан байна. Ор хоронтой болчлоо. Хөл дүүжлэх унаатай болчлоо. Моциклоо засуулсан хайр нэрээ. Сая засвараас авсан ш. За заашгүй. Торомдын солиог хүлээлээ. Үгүй яана тийч одоо олон зүгээрээ. Харин нөгөө нэг байрныхаа энэ сарын нөгөө лизингээ төлөөд тий 2-3 хоноос харин зохицуулчих. Асуудал байхгүй. Чи тэгээ одоо мотод байгаа гарна үсттэй. Тий энэ хөгжилд одоо моцикл бол юм чи. Тэгээд тэр нөгөө нэг торомс маравсан зүгээр юм уу? Яавал гэж таар. Ийм жижигхэн газар л 2-3 таслаад байгаа байхгүй зүгээр асуудал бай. За. Аав нь гарчаад ирээ минийхөө. Харин оройтхгүй за. За болгоомжтой яваарай. За. Хурдаа хэтрүүлвэ. Ойлголоо. Хайлатаг хайгаа үлэн дээ тийм ээ. Ой ирдний хэлэхэшиг нөлөм сонгон мэлэм. Би энэ гайгүй ээжээ. Үгүй яа тэгээд гайгүй гэж яаж ч гайгүй ахтай тэгээд нэг юм солиулаад байж л. Ээжээ тань мөнгө байхгүй биз? Ээжд нь юу ахтай минь хөө. Ээж манай байрыг харин хурааж авна гинэ. Үгүй тэгээ яагаараа байр хураадгийг? Сүүлийн 6 сар төлөлтөө хийгээгүй гэд хурааж авна гинэ. Өмнө нэг ярьж байхдаа мандлын ипотекийн амь насны даатгал гэх тийм даатгал даатгуулсан гэж ярьж ирсэн та. Тэр нь яадаг? Тэр даатгал ч одоо хэрвээ даатгуулсан хүн 1-2 үтгээл 1-2 хэдэн сар жилч байсан төлж байгаад өнгөрчих юм бол үлдсэн тэр төлбөрийг нь энэ даатгалын газар барагдуулдаг гэсэн. Уул нь хүмүүс тэгэж ярьжсэн тэгэж өөр хүүхэд нь өвлөж байдгүй юм гэсэн. Хүмүүс өөрөө бүр өөр хүүхэдтэй өв хөрөнгө өвлөөлнө гэхээс өөрөө өвлөөлөхгүй шүү гэж ярьдаг байсан. Тийм үү. Тэгвэл охин тэрийг сайн судлаа. Болохгүй тэр гэрээ контрактын тэр юмтай сайн танилж лээч нь. Охин яриа за ээжээ. За ядаж нэг юм ч гэсэн тийм ээ. Олж. Цаачугаас ийм сэргэлэн нөхөр байсан байхгүй юу? Миний хүмүүс чинь.
За яага бариа сулдаг байдаг үлээ. Аа. За одоо хүмүүс орж ирээ юмнууд чи ачныг тийг мэддэг байлгүй дээ тий. Оо энэ танд үлдэх юм. Тий. Та нар наадах гэрээ мэрэтэйг өөртөө сайн танилцал та. Үгүй танах манах тийсэн гэрээ мөн л дөө. Манай зөв нэг эрсдлээ тооцоож амьдэрдэг хүн байсан юм л да. Үгүй тэгээд Тэгээ манай ипотекийн амин цусны даатгалтай байсан юм. Гэрээс өмч танилцаарай сал. аа. Оо. Юу уучлаарай би миний л алдаа. За амь насны даатгалтай байсан юм тий. Аа за. За уучлаарай. Одоо нэг гой бүтэн нойр тоглох нэ. Миний найз ч угаас ийм зайтай байсан байхгүй. Буянтай хүний буян нь үлддэг. Найз нь найзынхаа хүүхдэд бүх юмараа туслал заяа. Миний хөвт чинь боточ хүн болох юм байгаа юм да. Тэнлэг алтан үрэл шиг цагаан суудан хэлихээч